За гişүд өдрөм төрг. Би өөрөө энэ хаан уул дүргээс сонгогдсон. Миний дээдлтийн алдарч авлан гişүн сонгогдсон. Нэгээр сонгогдсон лөө. Гурваар үлээ. Тэгээ гурваар сонгогдсон. Тэгээ би хоёр ч бас хоорондоо яриад нэг дүүргийн улсууд байна, дүүргийн асуудалтай холбоотой байна, зарим нь төвчрэлтэй санаа зовж байна, зарим нь байгаль орчиндөө санаа зовж байна гэдэг мэдээлэл авах гээд дуудагаа байсан. Юу ч яриаггүй. Туулгуулыг туулгуулын тэр бүтээн байгуулалтыг эсэргүүцээд асар олон хүмүүс юм яриад бид нарыг дуудаад хайчиж өгөөд юу ч яриаггүй байсан. Мэдээлэл авъя. Бодиттой мэдээлэл нь юу вэ? Тал талын байр суурийг сонсъё гэсэн. Ингээд сонсоод бүлэг дээрээ дуудсан чинь танах мэдээлэл өгч чадаагүй. Юунд ч хариулж чадаагүй. Даналзаал 0 орж байгаа л яваад өгсөн. Үнэн. Төрөн цогтоод ирэх шүү хэлж ин лээ. Бүх мэдээлэл нь нийтэд ил тод биш. Олон нийтийн хилцүүлэг энэ төр яваагүй. Баахан байгаль орчны үнэлгээний дүгнэлтүүд энэ төр нь бүгдээрээ одоо сүүлдээ мөнгө шилжсэний дараа хүртэл дүгнэлт нь албадсан юм жишээнүүд хүртэл яригадаад тэрэн дээр нь тодорхой хариулт хэлж чадаагүй. Дараа нь байгаль орчны байнга орон дээр бид нар бас манай арчсан намын хүн даргалдаг юм л да. Тэгээ ингэсэн. Тэгээ ирсэн нь бас болж өгөөгүй. Одоо тэгээд өөрөөсөө байнга орон дээр нөгөө хөндлөнгийн хүмүүс байхгүй өөрөөсөө орж ирээ зөвөө. Тэгээ өөрсдийнхөө дуун дуурийн гэдэг шиг манай алдарч авлан гişүүд тэр зөв сайхан юм болж байгаа юм байна. Дуусан дундаа хоёроо суугаад байдаг. Эрсдэл байна уугүй юугээ мэдээ гэхээр хэлэхгүй. Тэгээ хилцүүлэг зохион байгуулад ирээд мэдээлэл өгчөөч гэж тал талын байр суурьуд дээр тэр орилон ашгардаг янз янзын юм байхгүй. Хилцээ ихээр тэнд жагсаал хийгээд гараад дээр барь үзий барьгээд. Тэгээ эхнээсээ гарахаар нь гарын дагаж унцгаагаа жүжиглээд. Даваа далаа. Би одоо нэг сургуулийн үеийн хүүхэд чамд бас хэлчихье. Чи ерөн тэгшнийх хүнтэй гарч үздэг хүмүүсийн нэрэн дунд нэр чинч байгаагүй, зүс чинч байгаагүй. Одоо яас их бяртаа болцсон юм. Тэгээ гарсан бол ир хүн шиг гарахгүй яасан. Гарын дагаж унаал одоо гişүний ёс зүйн мос зүй яриад. Ир хүн шиг байж болдгүй маа гэхэд эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй та хоёр хоёлаа. Хариуцсан ажилдаа. Хариуцсан ажилдаа гэдэг нь төрийн ажил хийж байгаа бол төрийн ажлын зарчмаар нь л хийх хэрэгтэй. Эдийн засгийн талаас нь зөндөл хүмүүс хэлж байна. Одоо төвжирэлтэй холбоотой Нямбатар дарагтаа одоо би байсгалийн зарчмын байр суурь зүрдэг юм уу? Нэг хоорондоо нэг тайсагнаад дээдгүй. Тэгээд төвжирэл дээр зөндөл шийдэл хэлэх нь тоохгүй байлээ л да. Хотоод хэлий, тойрог төмөр зам тавья, юуна тарамбавэ. Ер нь хотдоо зам нэмээд эвэл төвлөрлөө нэмээл байна. Хотын төвжирлийг тэлжил алга болгоно шүү дээ. Энийг одоо заавал одоо самбуу хэлсэн илүүгүй бүгд л мэдж байгаа. Тэгээ ийм саналууд хэлэхээр туулголдыгүр зам тавихгүй л төвжирнэ. За энийг явуулахгүй бол бид нэр өрөнд орноо гэх ингээд эсрэгээр нь төрөө шантаачлаа суугаад идэг. Ийм л юм байгаа. Энэ бужигнуулж байгаа асуудлыг бол ус төржүүлж байгаа асуудал бол Нямбатар даргын хандлага болон бусад бүх Нямбатруудын л хандлагын асуудал шүү дээ. Өөрсдөө ийм болгож байгаа. Төрийн ажлыг хийдгэр нь хийчихгүй. Сая даваа талаад хэлж гин. Одоо сонсгол хийчихээ л та гэж. Одоо хийдэг юм уу? 400 тэрбумыг үрчээд сонсгол хийдэг юм уу? Одоо хүмүүстэй хилцүүлэг хийдэг юм уу? Саналыг авдаг юм уу? Төрийн ажил ингэж явдаг юм уу? Та одоо хууль зүйн суурьд үсэн хүн шүү дээ. Захиргааны ерхий хуулиа бариа явсан ч тэр. Тэр энэ бүх чинь болохгүй байгаа байхгүй. Тэг юм амир их айж мэгдэж сандарч чагсаал цуглаандаа тулж айл гэрийн хаяг зарлаж нэр ус болж цодон цохон болгоод байгаа юм бэ. Яасыг сандарч идэм бэ?